За тэгэхээр манайх зөвхөн movie recap-аас гадна Back to the Future гэх контентоо хийж байгааг мэдж байгаа баха. Одоогоор 2 дугаар орсон байгаа. Мөн Project M сувг дээр подкаст ч гэсэн оруулаад явж байна. Энэ сувгийг маань subscribe хийгээрэй. Доор линкийг үлдээч. Эхний дугаарууд Jackie Chan, Michael Jackson гэх хүүхэд насны салшгүй нэг хэсэг болсон шүтээнүүдийн талаар ярилцсан бол үүнээс цаашлаад ямар ч категорид хязгаарлагдахгүй олон сонирхолтой сэдвээр ярих бодолтой байгаа шүү. Тэгэхээр subscribe дараад хонхоо хасаагаарай. Мөн одооноос буцаад идэвхтэй ойр орхон бичлэгээ хийгээд явах болохоор хамтран ажиллахыг хүссэн хувь хүн байгууллагууд зүгээр шүү миний мөнхлөө гэд Instagram руу бичгээд болно шүү. За тэгээ бүгдээрээ бичлэгээ эхлүүлээ. Бөө захирлын салгалсан туслах хараалч охины нутагт очсон хөгжүүлээс мэдээлэл авсан шигээ. Хизээ имэнэр ховыг бол бадж гинэ өө. Нэг удаа энд байсан шүү. Гэтэ тэр удаан хүч вэж аваас охин лаадаг байсан. Тэр балер хүүхэн хүүхдэрээ дамжуулж мөнгө олдог байж байгаад штат өгсөө хөрхий. Карма. Охин бол одоо сураггүй л гэж байна. Хараалч охин маань энэ хооронд эмнэлэгт үхлийн ирмэтэр байсан өөртөө зориулж ээж нь онгод тэнгэр дуудж өгч бөгзүүдлэн сэрнэ. Тэрээр хараалыг маань жин захирлын туслах удаа хариулчлаа. Одоо эд зүйлээр нь хараач чадахгүй болсон. Өөрт нь хурж ажил харахаар боллоо л гэн. Жин захирлын булчин хөрч хавцнаас өөр аюулгүй байгааг эмнэлгээр баталгаажуулсан байгаа. Бөө захирал хараалын хариулгыг сайн хийсэн тул нэг бол өгсөн. Өхөөгүй маа гэхэд хэвтэрд орсон байгаа хэмээн таамаглаж. Захирлын туслах бөө захирал хоёр хамтарч манай хараалч охины ингээд хайхаар болж байгаамаа. Энэ хэсгээс манай хараалч охинд өгдөг сорвтой ижил сорив жин захиралд байгааг бид мэдхийн зэрэгцээ. Бөө удхан өөрийн зүн билгээд байгаа эмнэлгээр явж байгаад хараалч охиныг маань бараг л барьчих шахна. Салгалсан туслах бол явсаар байгаад ашин дууны бяцхан удны талаар олж мэдээд шууд захиралдаа матаад байгаамаа. Сэтгүүлчигч өөрийн хүслээсээ хувийн мөрдөгч дээр очоод бүх үүх түүхээ баллан сууж байгаа. Мөрдөгч аваад бөө захирлын өдөрдөг охин компани мэдээлэл ухаал сүйд. Ажил барагдахгүй байхад л ганц бууны нохоо амралтаа авчижээ. Ах шуул гэрт нь очихор болж байгаа юм чаа. Игчийн хөлсөлсөн мөрдөгч бол харин нэг болж бүтгүй хүн болоо явчлаа шүү. Игчийн талаар бүх мэдээллийг судалсан. Их хэмжээний илүү мөнгө нэхэл игч бол уул мөр үлдээхгүй бол хан нэрийг нь олж аваад жатгадуулах юм шиг байна өө. Хараалч охинд бас нэг сони энерги мэдрэгдээл эмнэлгээр явж байгаад жин захирлыг олцсноо. Мань хүн туслахтайгаа лидэн зуусан чи багтахгүйсэн тул туслага буулгаад ганцаараа суусанд хараалч охин минь ардан зогсож ядг юм уу? Юу юуг л би бинэ мэдрээстэй хараалч охин маань араас нь симэрхэн хүрх гээл гараа явуулж итэл яг хүрхийн даваанд релеф зогсож. Мөрдөгч ах маань хөгийн нохоод ирээл гэрт нь уулздал өөрөөс нь болоод ажлын чухал хамтрагч нь өгсөн их л харамсаж ямар ч ухаан мэдрэлгүй л болчоо. Болсон бүх хэргийг ахлагтай хэлэхэд мөрдөгч ах маань үзний тагийг өөрийн ажилчинтаа өгсөндөг юмшиж байгаа нь харагдана. Өнгөрснийг буцааж чадахгүй хэдийч ирээдүйд болох зүйлсийг өөрчилж чадах тул тагнуул хийж байсан ажилтсан маань бүх үнэн мөнөөр мэдүүлгээ өгөв. Гисэн хэдийч томоохон байгууллагын өндөр албан тушаалтныг унгахад ганцхан энэ мэдүүлэг хангалтгүй. Бүх хэргийн очоог үзний таганд байсан тул мөрдөгч ах маань их нэртэй л санаа зовно. Хувийн мөрдөгч ах ихчээс минь нэлээд идэм мөн салгаж авсанд бол охиндоо шинэ утас аваад явж байхад нь жин захирлийн буруу гарын нөхдүүд дагаал барьцаалцдаг. Эсрэг талд хараалч охин маань мөрдөгчийг хараах гэсэн ч сэтгүүлчигч маань нэг л шийдэж өгдөггүй. Эргэлзээр байгаад энэ хүнд ямар ч буруу байхгүй хэмээн хараалуулгаа болох тэр мөчтөл мөрдөгчийн сэтгүүлчигчийн мэдээллийг жин захирлийн хүмүүст өгчөв. Жин захирал гэртээ өөрийнх нь компани хараалын апыг гүйлгэн уншиж байгаад нэг хүний постыг шилж хевлээл нэг сонин модон төлөвчлөө шүү. Нас бараад удаагүй байгаа мөрдөгчийн гэрт мөрдөгч ах маань очоод их нэртэй нь уулзсан сунаа. Удахгүй төрөх бэлэвсэрсэн ихнэр нь цаашд ганцаараа амьдрч чадалгүй аавын даал очихор болж. Гэрээс нь гарч ирэхэд ихнэр нь машин түлээ суух ба хараал хар хүчтэй холбоотой бүх нууцаа нөхөртөө одоо л хэлэхэд мөрдлөгт нь шинэ үнцэг гаргаж Forest болон нууц охин компани нэгжлэг хийхээр болно. Сэтгүүлчигч маань баг багтаа сургуулийн охтууд их дээрлэхэлдэг байжээ. Тэр үед нь ганц хань болж байсан найзаа өмгөөлөх ёстой байсан үедээ хулгайн охтуудаас айгаад өмгөөлж чадаагүй байж. Энээс нь болоод ганц найз нь гэрээхэн дээвэр дээрээс үсрэн амиа орсон тул игч маань дахиж шудраг бус зүйлдээ нийлэхгүй хэмээн одоогийн шудраг сэтгүүлчийг бүтээж л дээ. Хожим нь гарч ирсэн хараалч охин маань тэр үед байсан найзтай нь ижил нэртэй бараг л ижил нөхцөлтэй байгаа тул дахиж хизээж хойш сууж урахгүй гэсээр цаашдаа охины талд бац хөсгөр л болж. Гэртээ амарч байгаа хүн одоо юу хийх вэ? Хараалын апаа ухуул. Нөгөө сонин модондоо хүмүүсийн зураг постыг үлгээл сууж байхад хараалч охины маань пост гараад ирлээ шүү. Ингээд жин захирал чөтгөрийн тэрхээрээ бараг л манай охиныг өөрт нь хараал хийгээд байгаа хүн мөн гэдгийг мэдээд бөө захирлыг гэртээ дуулаа. Киноны үйл явдал хараалч охины ээж жин захиралд онгод дуудаж өгч байсан өнгөрсөн үе рүү шилжиж байна. Ээж нь охиндоо хандан хоёулаа хэдий боллоо гэж хүнд хараал хийж амьдрах вэ гэснийг дурсан. Одоо өөрөө үйл явдал шилжинэ. Сэтгүүлчигч нөхрөө дагуулад охины нуугдж байгаа газарт иржээ. Тэдний дэмжиг дахиад нэг хүн нэмэгдсэн гэдгийг л ойлгуулах гээд байгаа байхгүй юу? Цагдаагийнхан мөрдлгөө хэдийн өртгөд эхэлжээ. Бөө захирлын гэрт очиж нэгжлийг хийж бүх баримт бичгийг хамаа авчихна. Бөө захирлын туслахын чааваас тэрүүгээр нэг салгалал үлдэж байгаа.
Цагдаагийн газар жин зэхэрлийн туслах очсон мэдүүлэг өгөх нү гэсэн хуйлмал яриад мань нийтийг даапалаа сүрэн болно. Сүүлд нь бол танаа ихнэр манай компани талаар янз бүрийн нийтлэл гаргаал байна лээ. Та мөрдөгчтэйгээ адилхан их нэртэй хэргийн нууцаа задлаад байд юм шүү гэж хагт ижлэл гараад ирлээ. Айгу зөвүүн гар байсан байна шүү дээ энэ чинь. За тэгээ мөрдлөгч явагдаа судлаад үзтэл бөө захирал маань бичиг баримтан дээр бол захирал биш юм байна өө. Нөгөө салгалсан туслахаа захирлаар томлоод өөрөө нууцаар л өдөртд юм байна. Эсрэглийнхэн бол сүрсэн бацааг л манайхны мөшгүүд мөрдлөгийн багийн ахлагийнх нь ихнэр гэж нэг дайлчгансан сэтгүүлч байт юм байна. Тэр сэтгүүлч чинь таныг хараалах гээд эд зүйлсийг чинь хулгайлуулсан хүн. Дээрээс нь жин захиралд онгод удаж өгсөн удганы герт Пексожин гэж охин байсан. Тэр чинь энэ охин юм биш үү дээ. Нэр нас эдрэн таарчлаа. Хараал хариулдаг өдрөөсөө сургуульдаач очоогүй гэж байна. Бараг муу юм биш үү дээ ухааны мээр айлан өрлөө. Маргаашаас нь гадаадын том том бөө удгнууд Солонгост ирж захирлыг хамгаалах юм байх уу. Тэгэхээр одоо хэд хоног захирал бол өөрөө гэртээ бөгөөд хөл гар болсон хідэн манай хоёрыг байрж авахаар л хөдлөв. Бөө захирлийн салгасан туслах бол энд 3-3 өмгөөлөгчтэй өөрөө жишээ салганаад нэг ч үг дуурч чадахгүй өмгөөлөгч нар нь цагдааг маань 5-0 олдноо. Байцаалт дуусаад удаагүй байтал туслахын утсанд сэтгүүлчгээс мессеж ирж дуудсан газар хурдан ирэхгүй бол жатгадаад алан шүү өдөр түргэн ирэл гэж авчин. Нөгөөхөн гэж нэг аимхаар юу үгүй гүгээд ирнэ штэ. Манай хоёр салгалсан туслахыг хүлээх зур хавийг хуучлана. Хараалж охиныг маань багт нь ээж нь харааж үжээ. Түүнийг хар мудлын маш их хүчтэй учраас тэгтээ эхийн хайр илүү хүчтэй шүү дээ гэж яриа сууж байтал ингээд салгасан туслагч ирж мань хүнийг сүрдүүлж байгаа л хараалыг хариулах хэрэгсэл нэвтэрсэн. Бөө захирлийн талаар болон Forest-ийн IPO зарлах өдөр маш хүчтэй зан үйл хийх гэж бодлоор мэдээлэлтэй болдог. 10 жилийн өмнө хараалж охины ээж жин захирлийн ээжтэй очиж уулзсан. Хүүхэд нь хар муу хүчийг шившин оруулсан үннээ хэлж засал ном хийж өгнө хэмээн амласнаар зан үйл бэлдэж эхлүүлж. Ингээд өөрийн хүчинд хит ахсан зан үйлээ эхлүүлж жин захирлийн биедийг хар муу хүчийг зайлуулах гэсэн боловч яагаад гэдгийг сайн мэдэхгүйж охинд нь бас үйлчлэл эхэлснээр зан үйлээ зогсоож л дээ. Эндээс харахад ихэнх охиндоо биш жин захирлийн хар хүчийг тайлах гэлвэж. Гадаадаас бөө захирлийн зан үйл хийлэхээр цуглуулсан хүчрхэг бөө одноо Солонгост ирээд эхэллээ. Энэ дунд нь бүр Монгол бөө өртлөө шүү. Энэ талаарын салгалсан туслахаас сэтгүүлч ихч мань мэдээлэл авснаар бид бүгд мэдж байгаа. Энэ нь бүгдний зан үйл хийх гэж байгаа харагдах боловч бүгд тус тусын үүрэгтэй. Зарим нэг нь гаднах садаас тусгаарлах, зарим нь хамгаалах, зарим нь дэмжиж ажиллах бол гол зан үйлийг гүйцэтгэхээр Японоос чөтгөр зураачаараа алдартай бөө ажиллах нь. Бөө захирал бол чөтгөр зураачийн урд сүгдэж мөрөх хөндлөлгүй байгаагаас хичнээн хүчрэг гэдгийг харж болж байна. Захиралд тусгай байрлах газар бэлдэж өгөөгүй тэнэг бөө гээл захирлыг чөтгөр зураач нь учруу загнаал байрлах газрыг өөртөө бэлдсэн тийш нь аваачлыг тушаадаг. Мөрдөгч ах маань манай хоёр дээр ирээд ихнэрээ дагуулад бөө захирлийн гэрээс хурааж авсан зүйлсээ судлахаар шашин судлаач профессор л явж байгаа. Салгалсан туслахын зүрх нь амнаасаа гарч гээл жин захирал ямар зан үйл хийх гэж бөөг судалж байгаад учир битүүлэх хүмүүсийн мэдээллүүдээ авцнууд олохын зэрэгцээ бөө захирал дуудаж байна. Мөрдөгч ах маань ихнэртэй өгсөн байршил илрүүлэгчтэй утсаа бас сахиус эдэргээл нэрлэлчжээ хөрхий. Ихнэртэй ингэжлийг санаа зовоод байгаа тэр. Гэхдээ нөхөр нь одоо хүртэл тэр хар хүч хараал эдэрт бас бүрөө итгэхгүй л байгаа л та. Манай талын мөрдөгчнөр жин захирлын туслахыг хараанаас алдахгүй мөрдөж байх уугур салгалсан туслах хараалын апп дээр байрших бүх постыг имэтгсэн хавтас тэргийг машиндаа аваад явж байна. Бас өөрийгөө нөгөө аппаас нь хайж үзээд байгаамаа айгүй аминтай хайртай. Жин захирлыг нүүлээж байгаа гişэнд нь манай талын мөрдөгчнөр баримтжуулж аваад байж тал сэтгүүлч ихчийг нөхрийнх нь мэдээлэлтэй болоод хараалын апптаа нэмчих гэж шүү. Ингээ хайшаа нүүж байгааг нь мэдхийн тулд салгалсан туслах руу мессеж бичээл байгаа. Галзуурхад ганц уруу дутуу байгаа хүн цагдаа эдэртэй маргалдаал буудалд орж ирэхэд нь бөө захирал цочоод л өгөх чинь нөө. Манай хоёр нөгөө профессор дээр очсон нэг бондоос юм сууж шүү. Бөө захирал чинь зүүн Азийн бүх хүнтэй тусгай зүйлсийг л цуглуулчих. Би ийм баян байсан бол шашны музей гарах байсан эдэрэгц. Тэгэхээр гол зүйлдээ ороход тэн цугласан бүх идэллүүдийг хүний бие шүглсэн муу зүйлсийг үлдэн хөөх зориултайгаар л ашигладаг юм байна. Энэ үеэрээ жин захирлыг чомбуу ууланд аваасныг мэдээд хараалж охин профессор хоёроос асуугаад мэдэх юм алгаа өөданч. Бөө захирал туслага чөтгөр зураачид танилцуулаад маньхан хараал эн чин чамд туслахгүй гай болох юм байна уу? Чамаас хүчтэй хүний ардаас гүүгээ сүд байна штэ эдэргээл хаваа хэлээ. Шулан бол паниктал явчихж байгаа юм чи. Бүр дагуулж гараад алах нэ. Цүнхнээсээ нэг хар шидийн цагуус гаргаж ир шатаагаал духан дундар наагаал бүр юу ч. Цүнхийг нь ухаж агаад хамаг материалуудыг нь олоод учрыг нь одоо л нэг ойлгов. Бөө захирал гаднаал туслахтай хатуу хөндий ханддаг боловч үний эрэхтэй маш их итгэж найдаж явдаг байсан бол урам нь маш их хугарчээ. Ингээ итгэл алдсан зөвлөгийг нэг сайн хашраахан дээ. Эхнэр нөхөр хоёр бол энд ир алдсаж байна. Нөхөр нь бүрэн дүр итгээгүй бол эхнэрээ шалт имийн шашин ном энэ төр хар хүчиж яваад бараг солиорлоо л гэж байтал эхнэрийг нь утсан туслахаас бөө захирлынхаа эд хэрэгслээс авчлаа уулзъя гэсэн мессеж ирвэ.
Бөө захирал өөрөө л туслахаараа дамжуулж дуудаад байгаа байхгүй юу? Ингээ хараалч охиндч хэлснээ дагуу дуудсан газар нь очихор болоод авлаа. Нөхөр нь харин дэмэл их нэртэй санаа зовон хамт авахуулсан зураг ширтэн. Бондор профессор маань харин цагдаагаас өгсөн материалуудыг үзэж сунга нэг сонин сэжүүрийн өнцгөөс бариад авлаа шүү. Эдэл хэрэгслүүдийн эхний хэсэг нь муу хэрэг сүнс бүгд төдөрийг хүний биес үлдэн хөөх зан үлийн хэрэгслүүд байсан бол үлдсэн хэсэг нь эсрэгээр муу хэрэг сүнс бүгд төдөрийг хүний биед суулгах дуудах хэрэгслүүд байв. Энэ нь жин захирлын биед байгаа муу хэрэг төтгөр нь хүнээс хүний бие шилжих хүсэлтэй байгааг харуулдаг. Манай хоёр уулзах гээл нэг нэгний хүлээ зогсож байх хойгоор бөө захирал муу хэрэг сахиусаа сэтгүүлчгийн духан дундуур нь наан ухаан алдуулаад том хар машин тхийн аваал яваад өгвөө. Энэ бүгдийг хараалж өгөх юм харах хэдийж юу ч хийж чадахгүй хөрхий. Хичнээн хүчтэй ч хөөгчтэй чаавас. Бөө захирал бол ийм хөөрхөн хүүхэн яаж явж байгаа тийм бүгд хөтгтөр нийлждэг байна гэж дооглонгуул харцсан. Ингээ ухаан алдсан байх үеэр нь эгчд маань найзгаа хамгаалж чадаагүй өнгөрсөн үеийг харагданаа. Итгэл алдарсан найзыг нь бусад хулиган охтод улам л дээрлэгч байна. Болоод байгаа бүх зүйлд эргэлзэж үнэтэй нүүр тулж чадахгүй байгаануудаар найз руугаа хараад явна. Хулиган охтод сэтгүүлч ихчийгч мөн сургуулийн дээрүүдээр дээрлэгж ганц найз руу залгуулад чи өхүүл таарнаач гэж хэлүүлж байсан байгаа. Энэ хооронд цагдаагийн газар жин захирлийн туслахын утсаар ирсэн мэдээллүүдийг шүүж сунаа. Гинт хэрэг хийсэн талаар нэг ширхэж нотлох баримт гарч ирэхгүй байгаа тул яаж чадлагүй шаналан суухад хараалж охин мөрдөг чахруу маань заалгаа эхнэр нь барьцаалгсан талаар мэдээлэл хүргэж байгаа. Мөрдөг чахта мэдээлэл өгсөний дараагаар газар тунсаа өнөөх мө шулмын хэрглэж байсан сахиусыг олноо. Ингэснээр хараал хийх шаардлагатай хэрэгслүүдийн нэг нь бүрдсэн гэсэн үг. Бөө захирал бол өөрт нь 10 жил ажилласан туслахад дарамтлаас сүйд. Зүгтах гэж оролцсон ч угийн нэмэр болохгүй штэ. Хичнээн учир нашраа хилээд өөжлүүдээс өгдөөс нэмэр байсангүй. Бөө захирал маань нэг насаараа л өөрөө онгод тэнгэрийн тушаалаар амьдарч байсан тул хууль дүрм өдр өөрт нь падлийг өөлөж таараа. Ингээд ихчээс хараалж өхрийн талаар мэдээлэл авах гэсэн ч нэг ч үг газар унгаахгүй байгаа болохоор салгалсан туслах дээр аим шиг цусан хараал хийж тарчлаагаад дараагийн үн өөрийг нь болохыг хэлсүрдүүлв. Сэтгүүлч хүн амьдралаа юу эсэ хийж тоглоховд энэ миннээс нэг сүуд болоод айхгүй л гаалтай. Эргэн тойрноос нь осоо тайлчгал юм хайгаад байгаа байхгүй юу? Тэгж яагаад арга суугчлын худлаа айж байгаа болол газар туна пелтаны өөсөөр олсоо хэрчиж гарваа. Энэ хооронд бол хөөрхий туслах нь ар ардаас нэг хараалаар амьдын тамыг мэдэрч үлдсэн бүх насаараа л сүнс бүгд чөтгөрт хөөгдөж тарчлах арал болж байгаа. Игчийн утас руу хараалж өгнөөс дуудлага ирэхэд бөө захирал утсыг навч таарч тэр хоёр хоорондоо уулзах цаг газараа товлоолаа. Товлсны дагуу уулзгаар явахдаа жин захирлын хүмүүсээс 3-ыг аваад явлаа. Үлдсэн хэсэг хүмүүс нь тэр хоёрыг дуусгах гэсэн тушаалын дагуу цааш хүмүү газар л дагуулаа авч байна. Уг нь цагдаа нар бол аль чатгаараа түргэн шуурхаа эргийн газар руу хөдөлж байгаа шүү дээ. Жин захирлийн туслах руу бөө захирал холбогдож манай хоёрын нэгийг барьсан нөгөөг нь удахгүй байх талаараа мэдэгдээл цааш хөдлөлөө. Цаагаараа жиний цэвэрлж чадаагүй баасыг би цэвэрлэл яваад байна л гэж дийс шийдэд байгаа байхгүй юу? Орон нутгийн цагдаа нар төрүүлэл хэргийн газар очиход манайд аль үжээ яваад өгсөв. Жин захирлийн туслах нь хэрэг биштэд ирсэн тул бүх нотлох баримтуудаа устгахаар хурамч бүртгэлтэй утаснуудаа богино толгойн жоохонд хийгээд шатаачав. Эсрэг талд харин манай хараалж өхөн байна товлсон газараа отж угаал олон хүний дунд орн нуугдан хайртай ээжийнхээ өшөөг авахар нэгэн чулууджээ. Ээжтэйгээ өнгөрүүлсэн болоо ээжээс саснаас хойш дурсамжуудаа нэг сайн санаж авахын зэрэгцээ. Ээжээс нь хойш өөр нь санаа тавьсан цорынгаа зүнэ дахиж алдахгүй л зорин штэ. Азар мөрдөгчнэрийн маань цуваа ичийг ачиж явсан машинтай зөрөхөд байршил тогтоогчоор мөрдөгч ах маань мэдэн ардаас нь хөөж эхэлнэ. Бөө захирлж хүмүүсээ дагуулсаар товлсон газар нь ирэхэд битүүл хөл хөдөлгөөн. Энэ дунд нь манай хараалж өхөн самбаачлан муур болгон бож тоглоол эхэллээ. Манай ачийг авч явж исэн хүмүүс донд толгойлогч ингэж үнэн гүйлгээ ухаантай гар байна. Игчийн цүнхийг уудлуулаа саяны цагдаагийн цуваа өөртөө нь хайж байсныг мэдэн байршил тогтоогчийг нь 4 замын уулзал дээр л хавилжав. Хараалж өхөн маань энд бол нөгөөдийг метроны наан цаана оруулаад нэг нэгээр нь төөрүүлээстэй. Хаягдсан байршил тогтоогчийг нь нөхөр нь олоод байж итэл мэдрэл муутай болсон туслах нь машин нэгнийх нь чиг хэдрийг хазаад сүйд мэд. Игч маань энэ мөчийг алдалгүй ашгүй олсоо хэрчид дуусаад ороолдороо жолооч нь боомлол ноцлож байгаа л машиныг онхолдуулчихнөө. Ингээл бүгд ухаан болорцож байгаа. Бөө захирал бол цүнээсээ сахиус өдрөө гаргаж ирээл бэлэн байдал. Хоёр хамгаалагчаар үлдсэн гарууд нь хаа хамаагүй хүмүүс шалгаж байгаа л баахан хүмүүсээр бүчүүлэн үлдлээ зайлвал. Машин онхолцсон дуудлагаар бол мөрдөгчийн багийнхан шууд л очиж байгаа юм чинь. Игч ухаан орол мөлхөг зүгтаал ядж байтал тахаажуудын толгойлогч ардаас нь сэрж гэтэл аллаа гэсэн буун дуу тас манай хэд амжиж ирлээ ашгүй. Метронд хараалж өхөн бөө захиралтай юу нүүрэлтлээ. Гэтэл охин маань гинтл бөө захирлын гар түрээл жатгаж жатаг. Хараалж охин маань бөө захиралд намайг зөвхөн эд зүйлээр л хараач чаддаг гэж бодоо юу муу авгаам нэдрэгэл будаа олгоол тавьчихж байгаа. Тэгэл эцэс сүлд яг ээжд нь хандаж хэлсэн үгийг өөрт нь хэлэн цааш харуулхан тэрэ.
Жин захирал маань шинэ байрлах газараа ирсэн өглөөний гүйлт их зураа эргэн тойрны хайзан шигээ гарлаа байж байна. Эмнэлэгт мөрдөгч ах маань эхнэрээс ахаастай азар шинжилгээний хариунууд сайн хид хідэн газараа өнгөс бэрцсэн л гин. Тим амир машины осолд орчодос азтай нөө. Ингээ агаар чилрэл сууж исэн захирал өнөөх шушмаагаа өгснийг мэдээд хараалч өхний талаар л нэг мэдээл туслахтаа өгöd байна шүү. Өгсөн бөөгийнхээ ардаас харамсах нь гэсэн инээд алдаал сүд хөөхий миний төлөө ихгүйсэн юмсан. За одоо яах вэ? Сайн төрлөө олоор ойл гэж байна. Нөгөө туслахтайгаа яриад байсан ирэн хараалч охиныг мань хараалгуулах захиалга байсан тул хамгийн өчтөж чөтгөр зураачд л харуулад байгаа. Автослын эргийн мөрөөр мөрдөгчнөр жин захирлын туслахыг дахиад байцаалалд дуудсан. Мөн бөө захирлын өгсөн хэрэг цагдаа нар дээр ирсэн байна. Учир нь бас л тайлхдахгүй шүү дээ. Хараалч охин мань мөрдөгч ах руу яриад ихчигээ зүгээр хэсгийг асуугаад уцаа тавьчихв. Одоо үлдсэн бүх хэрэгэл өөрөө гүйцэлдүүлэхээр шийдсэн болтой. Чомбуу уул руу хот хоорондын автобусанд суугаад ганцаар явна. Дахиад ганцаараа цааш явахсан түмэнд ээжийг алдаад юу ихэ мэдэхгүй байсан үн санагдаад их хэцүү. Бондгор профессор маань чомбуу уулаа судлан эвдэрсэн бурхны хөшөө байгааг мэдэж урдуураа дүүр идэхэм тавьцсан улан бондогоо сууж байна. Энэ орон харин жин захирлийн туслах хулгайнуудын толгойлогч нар байцаалтад орж гинөө. Мань үн тэгэл яхав дээ нотлох баримт хангалтгүй мэдж байгаа болохоор томорч байгаа л гарч ирж байгаа. Гарч ирэл хараалын апп дээрх манай хоёрын постыг бүүстэл 1000 лайк авахул гэж програмын алдаад тушаагаал байхан зэрэг. Хараалч охин маань өнөөх уулан дээр хүрээд иржээ. Байдлыг ажиглан эргэн тойрны нийлэх зур сэтгүүлч ихч маань нэг юм ухаан орлаашгүй. Ингээ бөө захирал охиныг барьцлаа гэж сандарч байгаад эсэргээр бөө захирал хараалч охинд хараалгуулад өгснийг мэдвэ гэж. Нэгэнд ханс нэр нь олдохгүй байсан тул охин өөрөө очиж хараасныг одоо л манайд мэдэж авч байгаа. Үүний зэрэгцээ дараагийн байн жин захиралж болохыг мэдлээ. За түр үзэгдэл солигдож Христийн гэлэнмаа санваарта хоёр гараад ирж байна. Нэг хүүхдэд муу ерэн сүн шүглсэн гэж очтол нөгөөх нь алга болчих. Айж балмагдах зууран санваарт нь ай сандарсан. Юу л болоод байна да гэтэл Бонгор профессор маань аимшиг нь үзээ сүд. Ах ихч хоёр маань Бонгор профессор руу залхатал цочоод өгөх гэж шít. Ингээ нөгөө хоёрт уулын идэрхий хөшөөнд маш олон тооны бүх чөтгөрийг хорсон байгааг хэлнэ. Гэхдээ гол учир нь тэрхүү хөшөөнд агуулгадах бүх чөтгөрүүдийн хүчнээс болоод ойр тойронд нь өөр төрлийн хүч үйлчлэлгүй юм байна л да. Тэр манай хараалч охин хичнээн очоод хурж хараасан ч хараал нь үйлчлэхгүй л гэсэн үг. Жин захирал нөгөө хөшөөнөд иргэд хараалын аппийнхаа постыг уншаад солирсон юм шиг л ганцаараа инээгээ сууж байна. Хамгаалагч нар энэ лаар нь хоорондоо шивэр авир хийсэн шигэ. Удалгүй чөтгөр зураач охины зургийг харан бидэн орших буг чөтгөрийн онгод тэнгэрийг нь зурж эхлэхдээ яг зэрэг жин захирлыг унтж явах үеэр хараалч охин маань симэрхэнд өгч очно. За ашгүй хүрээд хараалаа эхэллээ гэтэл хөшөөний хүчний хажууд юуж болохгүй гайхаж зогсож байгаа л баригдчихва. Захирал бол охиныг ашгүй барьлаа. Одоо алчхаа гэснээ гинт бодлоо өөрчлөх нь тэр. Өөртөө надад улаан сорвтой байгааг тэр үед л анзаарах ба мань хоёр хоорондоо нэг сонио холбоотой юм шиг байна. Алж болохгүй амийг нь хамгаал гэрт нь 9 минут хүрүүжиг болоод явчлаа шүү. Дараа нь шууд туслаг руугаа залгаж хараалын аппаас мэдээллийг нустахыг тушаав. Сэтгүүлч маань нөхөртөөгөө машинд бөө захирлын цүгнээс олдсон хараалын аппд бүртгэлтэй мэдээлэл нэгтэлж явнаа. Хараалч охин маань хөшөөнөөс холцсон даруйдал чөтгөр зураач бөөгийн хараалд өртөн ухаан алдаал унахад азар охиныг хараалгуулах хүсэлтэд буцааж бүрэн хараалгуулалгүй үлдээснээр буцаал ухаан орж байгаа. Уулаас уруудаж явах зандаа манай хэтэ таарч игч маань 9 минут түүнийг олсондоо бөөн баяр. Захирлыг хараач чадсан эсэх хамаагүй. Өөрөө л зүгээр байгаа нь болоо доо. Эцэст нь хэдий хэрцгий ширүүн байсан ч хүүхэд болсон хойно ойртуу тавин өөлж байна. Цагдаагийн газраас холбогдоод захирлын туслахад барьцаалагдж байсан нэг хүн мэдүүлэг өгөх болсноо хэлдэгэ. Тэр хүн нь нөгөө хувийн мөрдөгч байхгүй юу? Ингээ мэдүүлгүйгээр с ิจ гтнүүдийг таниулах ажиллагаа л ихлэ явагдаад байгаа. Ахвал золигнууд чинь энэ гэл ялгаастай. Мань хүн бас хуучин мөрдөгч хийж байсан гэсэндээ барьцаалыг цаа ахуулахаас цааш машинлогоо хөрвүүлэх хүртэл бүх газрын тэмдэглэгийг маш нарийн бичиж хадгалсан байна. Үүнийг манай мөрдөгч хахад өгч нотлох баримт цуглуулахад нь маш том төсвөр гэнэ. Тэрхүү тэмдэглэлийн дагуу камерын бичлэгүүдийг шүүж үзвэл тэдгээр хүмүүсийн талаар хөдөлгөөн нотлох баримт олж чадах байхгүй юу? Хараалч охин маань байрлаж байсан газараа ирэл захирлын хэлж ирсэн дахин бодоостой. Толны тусгалд өөрийгөө биш захирлыг л хараад байна шүү. Цагдаа ах маань бүр одоо хүртэл хараалын талаарх эхнэрийнхээ ярьсан дүүхөд итгэхгүй дахин шалгаагаас айл хിവэр. Уцаа тасалсныхаа дараа ихч маань хараалч охинд ярьж багын найзтайгаа холбоотой түүхээ ярьж эхэлдэг. Хулгайн охтуудын дарамтанд дор ихч маань найздаа чи үхжээл тарангч хэлсний төлөө найз нь тэр өдрөө амиа оруулсан л гэж. Тиймээс өөрийгөө тийм шудраг сайн хүн биш ээлгэн. Амхандаа л охиныг энийг хар бараа амьдралаас нь гаргах гэж чадлаараа хичээсэн ч хараалч охин маань заавал эцсийн үзэж ээжийнхээ үшиг авах арал болж байгаа. Маргааш нь цагдаа нар тэмдэглэлийн мөрөөр мөрлөө эхэлж заасан замаар нэг яваастай. Эсрэг талд хувийн мөрдөгч ах маань өөрөө бас уралдаа л байгаа. Бонгор профессор маань лекц уншиж байх үед сэтгүүлч ихч хараалч охин маань орж ирж байна. Вүдүү, будда, бөөг бүгдийг ярьж шүү. Оюутнууд нь бол тас үсэрсэн гарууд.
Манай мөрөлгчнөр хэсэг дахианы мухлыг хайж төөрч байгаа л өнөөх нь мухлаг биш явуулан машин байсныг мэдээд цааш үргэлжлүүлэн явж эцэст нь нэг барьцаалж байсан агуулгыг олчлоо. Бондгор профессортой манай хоёр уулзах үеэр хараалж өхний сорвийг харан стигма шиг байна. Христийг цовдлох үед үүссэн ариун шарах шиг адилхан байна. Аазад бүгд төрийг хүний биед оруулах үед бас үүсдэгээл гин. Манай хэд бүгд төрөөс өртөж хараах гэж бүү зүйлийг нь хараах ёстой болон бүгд төр мөнхийн оршихуй болгохын тулд хүн рүү биш өөр удаан амьдрах боломжтой мод хад чулуу зэрэг рүү орохыг Тимотиг бас мэдэж авдаг. Маргааш нь хувьцаагаа зарах өдөр тул одоо яахгүй болохгүй. Саяны профессорын яриан дээр дөрөөлөн бүгд төрийн юу хийж байгааг мэдгэл нэн тэргүүний алхам болж байгаа. Гинтл хараалж өхөн маань жин захирлыг өөртөө адилхан сорвтой байсныг санаа игчэд хэлэхэд игч мөн адил Форестийн хувьцааг олон нийтэд нээлттэй болох өдөр компани логоно өөрчлөгдөг санан охинд үзүүлэхэд тус лого сорвны хэлбэр хоёр нь таарч байдаг. Энэ нь хараалын аппликейшн руу бүгд чөтгөр шилжих санаатай байгааг л харуулж байгаа. Мөрдлөгийн багийнхаа нөгөө тэмдэглэлийн тусламжтайгаар камер шүгэл ямар ч байсан нотлох баримтаа баг багаар цуглуулаа л хэллээ. Энэ үеэр игч оож мэдсэн зүйлээ нөхөртөө хэлсэн ч гэсэн сүсэг бишрэлгүйгээр итгэхгүй шүү дээ. Азар салгалсан туслах сэрсэн тул манид очиж мэдээлэл авах арал болж байна. Юмигээ мэдхгүйгээл хараалын апаас нь өөртөө шалгатал өөдөөс нь бүр мэлийгэл байж шүү. Энийг өг нь бас нөхөртөө хэлсэн ч нэмэргүй. Энэ хооронд мөрдлөгийн багийнхан бол жин захирлын туслахыг агуулгад орж байх үеийнх нь камер бичлэгийг олоо авчлаа шүү. Салгалсан туслахтай манай хэд ярилцах гэсэн нөгөөх нь бүр харсан болгоноол бүгд чөтгөргээл тас инээ хагас галзуу юм болчихжээ. Тэгсний хараалын ап дээрх бүх хүмүүсийг хараагаад дуусахгүй. Цаашд постлогдох бүх хүмүүсийг хараасаар байхад бол эцэст бүх хүн хараагцаар нүгэлүүлж чадах хөнгөө болно. Энэ л захирлын хүсэл гэдгийг хэлдэг. Мөрдөг шахал гарч ирмэгцээ ийм солиотой амтын шал худлаа ирж гинөө. Март бид нар жин захирлын туслахын эсрэг нотлох баримтаа болсон. Та хоёр нуугдж байгаал их нэрийг чи ийм юм ярьж байгаад өөрөө баг галзуурлаа ухааны юм болоод хэсэг маргаллаа. Бурхны хөшөөний хажууд ямар ч зан үйлийн хүч үйлчлэхгүй гэдгийг ойлгосон манай хоёр жин захирлын биес бүгд чөтгөрийг гаргаж хараалын ап руу оруулахдаа өөр газарт очино. Тэр үеэр л хараалж охин байна. Захирлыг хараахаар төлөвлөгөө зохион. Мөрдлөгийн багийнхан нотлох баримтын хүрээнд жин захирлыг баривчлахаар компани дээр нь очноо. Өнөөгч нь сачигаа өгөхгүй томрсоор байгаа л баригдаа авчим. Ийхүү 10 жилийн өмнөх үйл явдал руу кино маань шилжиж, эмнэлэгт бөө захирал цус нүчинд утгалтцсан 5-6 цаг зан үйл хийж байх юм. Тансаг ресторанд бөө захирал 2 баян багчгаатай уулзаал жигтэйхэн сууж байна. Нэг өвчнийх нь оншиг сонсоод чөтгөр шүглсэн юм биш үү дээ гэж байгаа л очихоор болов. Ингээ очоо хартал жин захирал дөрвээрээ шүү. Энд чинь эмнэлэгт эмчлэгдэхгүй юм байна өө. Би өнөө шун зан үйл хий. Энэ хүү ингэж байгаад бүгд чөтгөрөө дийлэхгүй өгчвөл таны нэр төрөл муу штэ. Би алаад өгнө гэж салгасан туслах руугаа залгаад хамаг юма бэлдүүлээл авлаа. Ийхүү зан үйлээ эхэлж удаан ноцолцсны эцэст өвөрч цайж өвлөө олжээ. Одоо л нэг юм жин захирлын бид улаан сариу тодрон ирж би энэ өмнөхөөсөө дээрдэн аим гарсан л болтой. Бөө захирал өөлж унжаа сүд. Тантай уулзах гэж өнөөдрийг хүртэл амьдрсан юм шиг байна. Танд үйлчлэх нь нэр төрийн хэрэгэл гэж авчин өө бүр. Таныг нэг удаан харах гэж оролдоод болсон тул доторх сүнсийг чинь хэлгэнүүлжээ. Би арай гэж аргалаа. Одоо таныг харах гэсэн дэлжсэн юм очоо алчиё. Энийг л зайлуулахгүй бол таны их өвөл цаад болох нь гэж шүгдэж байгаа л хараалж өхний ээжийг алуулчих. Одоо үед харин охины гэрт манай хоёр очиж гол зорилго нь жин захирлын төрсөн нутгаас түүний эд хэрэгслийг олох орол болж. Хуучин амьдарч байсан гэрт нь очиход ээж нь байж байх ба эсрэг дал жин захирлын туслагаас байцаалт авч байна. Нөгөөхөөс нь дууж гардаггүй. Байж иж байснаа би хөлсөлсөн юм уу? Хэрэгтэн чинь бүх хэрэгээ хүлээж эхлэе. Одоо хэдүүлээ яах вэ ч гэж. Манай хоёр бол эцэг тархитж байгаа л бүр гэрт нь ороод иржээ. Хэд хоногийн өмнө байгууллагын хүмүүс ирэл гэрээс нь захирлын бүх хэрэгжүүлсэн зүйлсийг нь аваад явж. Ээж нь хүүхдийнхээ авч байсан шагналуудын симэрхэ аваад дээврийн өрөөнийхөө болонд нууцсан байснаа л гаргаж иж үзүүлж байгаа. Ээжийг нь ярьж буугаар үнэнхээр сайхан сэтгэлтэй шудраг хичээнгүй хүн байсан хэдий ч хараалж өхний ээжээр засал ном хийлгэсний дараахнаас эхлээд огт танигдахааргүй хэрцгий хүн болоо өөрчлөгдөж л дээ. Нэг л өдөр хүн бизнес хийж эхлэхээр сэтгэл шулуудаж эхэлсэн ч нэг л болж өгөхгүй байдаг бүхнээ зараа сүулдэ эхнэрээсээ салаад нэг л өөрлөхгүй байж байхад ээж нь хараалж өхний ээжээр онгод тэнгэр дуудулжээ. Гисэн эдээс засал ном хийлгэсний дараа сайжрах битгийг л ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ холбогдохоо болж. Үүнд санаа зовсон ээж нь хүүгийнхээ ажлаар очиж удаан хүлээсний эцэст хүүн ирж л дээ. Гэхдээ ээжигээ ерөөсөө тоохгүй цааш шууд л яваад өгч. Хөөхий ээж нь хүүгийнхээ нэрийг дуудаж артаас нь гүгээд оцсон ч жин захирал би таны хүү биш ээ. Таны хүү үгсэн л гэж авсан байгаа. Үүний дараахан хүүтэнд онгод тэнгэр дуудаж өгсөн удаа жин захирлын ээж дээр очиж инугами гих сүнс хүүхдэн шүглчихсэн гэж хэлжээ. Хараалж өхний ээж өөрийн алдаанаас болж охиндоо инугами дуудаж өгсөн байсан тул тэр алдаагаа засахаар охиныхоо бидих инугамиг жин захирлын бие рүү шилжүүлэх зан үйл хийхээр оролцсон боловч
Охин байж угаараа гэсэн газраас нь гарсан тул зан үйл нь бүтлгүүдэж бүх чөтгөрийн тал нь охиныг бийд үлдэж тал нь жин захирлын бийж хилччихв. Ингээ алдаагаа засах зорилготой ээжээс нь бүх чөтгөрийг харах зөвшөөрөл авч хараалын зан үйлээ эхлэхэд тэр дорн жин захирлийн бие огцон муудаж эхэлдэг хэдий ч мөн түүндээ зэрэгцэн удган өөрийн охиноо тарчиж бууг хардаг. Ээж хүний хувьд төрсөн охиноо өөрийн гараар ална гэдэг байж болшгүй даваа байсан тул өөрийн ихлүүлсэн хараад дуусгаж чадлаггүй л орхидог. Одоо л ээж нь өөрийг нь хараж байсан гэх бодлон замхан өөрчлөгдөж үннийг олж мэдсэн охины нүднээс өөрийн ирэхгүй л нэмж тусалж эхэлнэ. Жин захирлын туслах бүх хэрэгээ өөр дөрөө хүлээж аван мөрлөг нь мухардалд орсон тул манай мөрдөгч нар толгойгоо ажлахын сууна. Мөрдөгч ах маань одоо л нэг юм эхнэрийгээ ярьсан зүйлсийг эргцүүлэн бодож байгаа. Хараалч охин маань өдийг хүртэлх бүгдийг буруу бодож явсандаа гимшээ надаас л болж энэ бүхэн боллоо хэмээн сууна. Игч маань бол хэдий чиний би жин захирлынхтай ижил чөтгөр байгаа нь үнэн хэдий ч чи хизээш түн шиг муухан болохгүй хэмээн тайвшруулаастай. Гол нь хараалч охин маань жин захирлыг хараад чадлаа гэж бодоход өөрөө ч мөн адил хараадах юм байна л да. Үүний зэрэгцээ жин захирлыг харахад маш олон чадварлаг бөөнөр хамгаалж байхад бол өмнөх удаагууд шиг тийм ч амар байхгүй. Манай агчийн гаргасан ганц гаргалгаа нь жин захирлыг хараач чадахгүй бол нэгэнт хараалын апд пост нь орсон өөрийгөө хараагаар айлыг захина. Учир нь Бондор профессорын ярьснаар хараал хийх гэж буй хүний байг төрүүлж хараад чадвал зан үйл нь тэр чигтээ саадаж бүх чөтгөр хараалын апд шингэж чадгаа болох юм байна л да. Японы чөтгөр зураач Бөөмэн туслахуудаа дагуулаад алхах замдаа сахиус өргүүлэн таринаа уншсаар жин захирал дээр очив. Цааш зан үйл хийх газар руу зөөх машиндаа суухад эргэн тойронд нь баахан л хамгаалтын сахиус наацсан. IPO гарах хүртэл чөтгөр зураач Бөөмэн захирлыг бүх хүчээр хамгаалж байгаа нь тэрэ. Сэтгүүлч игч мэн ажил дээр очиж өөрийн дотны сурвалжлагчаараа дамжуулан First Company IPO гарах арга хэмжээний сурвалжлагчаар орох зөвшөөрлөө аваадахнаа. Ингээ хараалж охины маань хувцсыг шинээр сольж өгөөд өнөөдрийг хүртэл зорж ирсэн бүхнээ дуусгахаар хөдөлж байгаа. First Company IPO гарах нээлтийн үйл ажиллагаанд олон улсаас улирсан бүх бөөнөр зан үйлээ эхлүүлэхээр бэлтгэж тэрнгээр нь хачин жигтэй хэрэгсэл хүмүүсээр дүүржээ. Манай хоёр очоод байж итэл чомбоо уулан дээр ажиллаж исэн бие хамгаалагч хараалч охиныг маань таниад хөөгөөд ихсэн тул тайстай ойрхон очих боломжгүй болоод ирж байгаа. Нөгөө талд мөрдөгч ах маань жин захирлын туслахаас байцаалтаа үргэлжлүүлэн авч ийна. Байцаалтын үеэр эхнэрийнхээ ярьж байсан бүх хараал хар хүчний талаар асуув. Эсрэг талд нээлтийн арга хэмжээнд дээр зан үйл эхэлж ийна. Дуулж хуурдаал бүжгэлж мүжгэлэл хэнгэр бөмбөрөө дилдээл тэрүүнгээр нэг юм. Мөрдөгч ах маань харин эцсийн арга ашиглаж жин захирлын туслахын талаарх постыг хараалын апд оруулснаа гаргаж үзүүлдэг. Нөгөөх чинь нэх бадрангуй байж байснаа одоо бол үхэхнэ. Утас гаргаал өгтөл шууд програмын албар руугаа залгаал бүх булгаагаа дэлгээд байж итэл нөгөө үзүүлсэн постн зүгээр фотошоп байж таарлаа. Хөөхи ингээл хуурдагдаад хамаг үнэд илгэчихэж байгаа байхгүй юу? Арга хэмжээндээр цугларсан хүмүүс бол юун бөө зан үйл гэж бодох зүгээр үзүүлбэр гэж бодол баярлж хөрөөл алга дээр ташаастай. Хараалч охин маань бол цаг алдахгүй гэж жатгадаад эхэлсэн. Үүнийг мэдсэн чөтгөр зураач бөө бусад бөөнөртөө тушааж маш хурдтайгаар хамгаалт босгож эхлэв. Ингээ жатгчдын дан эхэллээ. Цаг хугацаа өнгөрөхийн зэрэгцээ хамгаалт улам хүчрхэгжиж жин захиралд хараал хөрөхгүй байсан тул хараалч охин маань байгаа суулж бөөнрийг нэг нэгээр нь харааж эхлэв. Цугларсан олон харин одоо хүртэл үзүүлбэр гэж бодоол байгаа. Бүх хамгаалагч бөөнөр нь нэг нэгээрээ өгөхөд байгаар аргаа барсан чөтгөр зураач бөө маань өөрөө нэг бөмбөрийг нь аваад нүдэж эхлэхдээ зэрэгцээ IPO-ч нэгдэв. Жин захирлын биес бүх чөтгөр гадагшилсан тул захирал маань одоо л нэг өөрийн ухаанаа эргүүлэн аван би хаана нэ гэсээр л газар дээрээ өгдөг. Харин хараалж охин маань нөгөө талд ухаан алдаа алуунав. Хараалын аптерих бүх хүмүүс хараалд өртөж нэг нэгээрээ нүд нь улаанаараа эргэлдэн хөшнө. Дөнгөж ухаан орол хартал хажууд нь сэтгүүлч ихч маань хараалд өртөж эхэлсэнд анх тохирсноороо түүнийг харахаас л өөр аргагүй болов. Хараалч охин маань сэтгүүлч ихчийг харааж эхэлтэл ихч маань бол дотроо бололтой хурлын өрөөндөөс ирж өөрийнх нь нүүл гэж бодож явдаг бүхэн нь өөрт нь ээл дараалан харагдаж эхэлнэ. Түүний аварч чадаагүй Форестийн ажилтан хараалгуулсан хуучин эрхлэгч амиа орлсон найз нь. Гэхдээ сүүлд нь манай хараалч охины өнгөрсөн харагдах ба нэг залуу ээж дээр нь очоод өөрийг хараасан гэж зодож гарна. Охин маань хараа ээжийнхээ өмнөр орж ээж маань бишээ. Биегээ хамгаалан өнгөрөхөд ээж нь алуулдаг ба оройны үйл явдал руу шилжиж ээж нь охиныхоо буруу бишээ гэж уйлсаар л. Ээжигээ өнгөрсний дараа бяцхан охин шатсан гэртээ очиж димийл ээжигээ хайж авсаар хүмүүс нэг нэгнээ яагаад үзий яддаг, яагаад хараахыг хүсдэг гайхсаар. Игчийгээч харааж чадахгүйгээ хэлнэ. Ингээд түүний эцсийн хийсэн сонголт нь хараалын апруу шилжсэн буугч төрийг өөрийн биедээ оруулж үүр торих байв. Ингээд зорьсондоо ч хүрч өөрийн биетэй шингээ оруулж ухаан алдгаад бүх хараалгуулж байсан хүмүүс хэвэн байдалтай шилжиж жин захирлын бие шатаж эхлэх нь зэр. Ингээ мэдээгээр нэг учир битүүлэг хэрэгэн талаар шуугиж эхнэр нөхөр хоёр маань гэрээсээ гарч хараалч охиныг ирж ийна. Биеийн үйл ажиллагаа нь бүгд жигд хэвэн байгаа хэдий ч бүтэн сар өнгөрөхөд охин маань одоо хүртэл ухаан ороогүй.
Сэтгүүлчигч маань харин түүнийг дотроо бууч өдрийг хорж байгаа тул хизээс сэрэхгүй байхаа гэсээр түүнтэй хувилганаа үлдэж шинэ хөрмө авч ирж өгснөө. Жин захирал өгөж компанийн нуус дэлгэгдэ хуулийн хариуцлага хүлээсэн талаар хэлдэг. Мөн цаашид энэ бүх аимшигтай зүйлс мартагдаж эхлэхэд энгийн хүн шиг амьдран сургуулаа дүүргэж мэрэгжил эзэмшээ өчүүхэн зүйлсэд баярлж уйлж хамтдаа бүхий л зүйлсээр ярилцах дотны иш дүүс болмоор байгаагаа захиад явхад хараалж охин маань баг багаар ухаан орж байна уу гэлтэй нүднээс нь нулимс урсаж эхлэв. Ийхүү киноны төгсгөлд хараалж охины маань хөвтөж үсээ өрөөнөөс чимээ гарахыг тэнд байсан нэгэн охин сонсон очиход өрөөндөө тэр байхгүй байлаа.